Нэг хоёр. Чи тав. За кил харьцаагаар хэдий примал тэргүүлж байгаа ч яг network болон XP-ийн харьцаагаар бол ерөнхийдөө Монголцынх бол аль алингээр нь тэргүүлж байгаа одоогийн байдлаар бол. За Магнус орж ирээд RP хийсэн араас нь Omni Purification хийгээд тэгээд ерөнхийдөө бол Razor-ыг алж байна. Тэгээд Shadow Fiend, Disruptor, Rubik 3 доошо яг гүжирээ тулсан. За Fisher орж ирсэн араас нь skill Shock хийсэн. За Disruptor үлтийгээ ингээд шууд барьж авсан болж гараад явсан. За зогтож бол амжсангүй. За өнөө ойрхон байсан бол уулын. За тэгээ Glimpses ч гэсэн өөр дээр repel өгөө тэгээд амьд гарчлаа. За Disruptor бол формлохоор дээшээгээ порталд явчихлаа. За арай Firmalаас голд бол Magnus 2 байна. За арай Omni бол доороо формсаар Villager хурдхан аганы винтрээ аваад ер нь бол хурдан өгчөөд явчих юм бол багийнхандаа ер нь маш том нэмэр болох байгаа. За Ear Check-ийн хувьд бол Radiant structures are fortified. Вардын стак нь одоо 3 ширхэг варта байгаа юм байна. За Axe Dagger-тай шууд ороод бадчих гал модны аргуудад. За ямар ч байсан Dire's bottom tower has fallen. Олон левелийг авчихлаа. Firmalын зүгээр тавраас солилцох нь зөв гэж үзээд голын левелийг авчлаа. За Монголынхаа одоо дээр Juggernaut-ыг барьж авч байгаа байна. За Axe бол өсөрч орох гол хараалаа энэ да. Сая Madsoft бол өсрөөд орсон бол баг алах боломжтой байсан болов. За ихтэй ямар ч Disruptor-ийн ер нь бол үлтийг сайн хийсэн байна. За Magnus Force авчлаа. Ер нь бол 12 минут Force-д даагартаа маш хурдан өгдсөн байна. За Shaker бол дааграа авах гол үзээд байна да. 1100 голттой. Rubik-ийн хувьд бол тэгэл ер нь энд стак хийгээл гүгээд тах шиг байна. 12 минут болж байгаа 5 левелтэй байна. Зэрэг авсан тавар бол Shadow Fiend бол бүр хол илүү байгаа юм байна да. Бусдыг бол килийн хайрцаагаар бол Axe 4 болж 3 гэсэн, Magnus 3 болж нэг ч хөөг байгаа юм байна. Ямар ч сан network-ороо одоо Shadow Fiend 6300-аар төрүүлж байгаа юм байна. Ерөнхийдөө Magnus-аас бол 500-аар гэсэн илүү байна гэсэн. Тэгээд ер нь Firmal-ийн 2 нь бол яг 100 бол ерөнхийдөө бол явж ин да network-ороо. За. За Razor барьж авч чадах нь Hex араас нь Finger орж ирээд за Skewer-тэй Fisher-тэй Fish-ийг за яста хамаг дэмэж өгдөг скиллүүдээ хийгээд багсаадаа. За эндээс Rubik-ийг за харцлаа. Яста уудлаа маш гоё Force-д гарсан гэсэн бодож. Тэр нь барьчлаа. За энд юу RP-гээд 2 хүн бариад авлаа. За тэгээ Rubik-ийг нунгаараад дээр Axe Shadow Fiend 2 Omni-тэй тулцаар тэр ортой Magnus доор Leon-ыг унгачаад түрээд ирсэн болов. За Disruptor-ыг унгаж чадсангүй. За одоо харин эндээс бол за гарны дүүл хэцүү. Axe баг байхгүй за зүгээр Shadow Fiend бол зүгээр зөксөөрөө гол ямар ч байсан. Omni-г нь бол унгачлаа. Лефтийг аваад хоёр. Лефтийг аваад радиан дүүл. За багийнх нь байлцж байгаа хооронд бол Juggernaut лейнийг хүчлээд зөвхөн фармсаа. Radiant structures are fortified. Энэ бол имиж зөвхөн hard carry-ийн ерөнхийдөө өөртөө оффер хийгээд баамаараа хүчтэй бол ооноо Firmal-ийн сая тавтай хэсэгт бол
Фермалих ер нь бол айгүй давгүй дай хийжлээ дээ. Замарч бас артын уншилт бол 40 секунд байгаа юм байна. За тэгээ фингер бол 60 секунд. Гордон Сэнж 10 секунд. За Монголын хувьд бол бүгдээрээ үлдээтэй байгаа юм байна. За Рубик солж ил та тэгээ. Ха? За Фермалих ямар ч үсэн смоклоод гүйж байгаа. Леон бол эндээс зөвхөн ганцаараа л харагдаж байгаа. За эндээс уул нь бол форсто дагагдаад оролцоо гүйцэх боломжтой ч гэсэн араасаа за Аксыг бариад авлаа. Скевэртэд хойшоо түрээ гаргаад ирсэн. За Фишер орж ирсэн. За Фүрлэшн орлоо. За тэгээд Бэлтэд гаргасан боловч за Акс амдэрч чадсан. За амсангүй дээ. Шоко их хийгээд өдөр бол Акс. За араас Стратор орж ирээд Кинет Филдэд тавиад Тига хийгээ за ирч ихэд буцаагаад аваад ирлээ. За энэ дуул цусыг хийцэж хэлтэй. Энэ бол аврагч бол чадсангүй дээ. Рубик тэгээд сая ерөөхдөө фейк Shadow Fiend дээр нөгөөд яг тэрнээс Shadow Fiend дээр бас аваад дэмэж бол орох боломжтой байсан саяны тань дээр. Рубик бол ер нь аркан авах гэж явж байгаа шиг байна да. Тийм байна. За Монголын бол ерөөхдөө Магнусыг бол инвис аваад явсныг нь бол мэдчихэж байгаа. Тийм болохоор одоо амар дефенсив тоглож байна. За Disruptor бол ер нь нэлээд сайн фарлж байна. 16 минут гээд ууралтай медастай. За Магнус эндээс скевэртэй Разорын бариад гаргаад ирлээ. За ууд тэгээд юма хийгээд яасан. Оо за өстой эндээс Рубик нь Магнусыг Кинет Филд дотроос татаж гаргаж ирээд жоохоо Разороо асуулцлаа. Би гээд яасан араас хийх юм өстой. Фермалихны хувьд байсангүй дээ. Багийнхан дайж хооронд Shadow Fiend харин дээгүүр нь таавар левел 1-ийг нь бол унагчлаа. Энэ нь бол багийнхандаа ер нь бол нэлийн их тус болж ин гэсэн. Багийнхан ч гэсэн ер нь бол сайн дайлаад 4-5 дай хэсэг гэхэд опшн 4-4 дай хэсэг гэхэд тэгээд хоёрыг нь унгаад ер нь бол нэгийг алдна гэдэг бол ер нь бол их боломжийн солилцоо. За Леон бол харин энд айгүй айтайхан мэдрээд деворт хийчихлээ. За Шейкрүүд бол 1600 голтой, Дагр авахд бол ердөө 600 гол тогтоо байна да. Яг иймэрхүү байдлаар байгаад байвал уул нь бол удахгүй л Дагр авчих юм байна. За Жагнат бол яг ийм орд бол дээгүүр фармсаар асан цэргийнхаа тоогоор бол тэгээд за буугаад орож. За Магнус скевэрдээд Disruptor-ыг татаа гаргаад ирсэн. Эсвэл Gordon Sage-ээс болсон. Акс орж ирээ кол хийгээд Магнусыг барьж авчихсан. Барьж орох чадсангүй дээ. За Ирт орж ирээ даак хийсэн. Энэс за Shadow Fiend-үүд бол маш бага тустай. Энэ яасан Flash-ийг за унагсан. За энэс за энд харин уул нь Rubik айгүй гоё талаасаа тэгээд шүүрээс гэсэн. За Леоныг нунгаад чадсангүй. Маш багцтай тэгээд яваад. Сая дан дээр ууланд Разор байсан бол жоохон арай өөр байж болохгүйсэн болоо да. Арай хитрхи жоохон шунтаа фармч шиг болоо Разор болоо. Хамгийн баг дээр За ингээд самбат тоноо өмнөх минь би цааш нь стримээ кастыг үргэлжлүүлнэ. Үзэгчтэй орой мэндийг үргээ бүгд нь. За дархан 2015 Div Championship энэ талаар мэдээлэл өгөх юм бол за ингээд багууд маань ямар ч зэгсгийнхаа эхний тоглолтуудыг хийж байна. Өнөөдөр бол
цаг агаар болон интернет за тэгээд тог тасраад ер нь тэмцээн нэлээд хоошилсон. За компьютерийн техник асуудлууд ч зөндөө гарсан. Гэсэн хэдий ч манай Меса болон D-Brand-ийн хамт олон маань сайн ажилласнаар бүх асуудлыг шийдэж яварсан тэмцээнэ эхлүүлсэн байгаа. За ингээд тэмцээний эхний шатанд Пермал болон Монгол зоогийнхоо хоорондоо таарсан байгаа. Пермалийнхан бол өмнөх геймдэр бас байлыг өөрийнхөө танд эргүүлсэн байж байгаа. Тэр тоглолтыг алдсан. За тун хөнгөн кил хийх. За ард нь эрт дайртай суудаж эко байсан байхгүй. Ороогүй. За Enchanted Fisher. Axe Dart or Calls of Coil Dark. За Пермалийнхаа. За энэ суу тавра хамгаалахгүй хаа. Хоёр баатар үүний шал димил энэ ч байгаад. За ухрахгүй. За import авч өрнөрөтэй юм байна. Тон дажгүй баф. За араас нь Omni Knight-тай. За эсрэг талд найр нь Rubik байгаа. Тэгэд Omni-гоос ямар ч скил авсан ер нь бол нэлээд хэрэгтэй скил. За Skewed ороод ирэх гэсэн амжилтгүй бас өөзөө Коогж ороод ямар гоё үлтэй авчих. Kinetic Field-ээс явсан Omni гараа явж чадсан. Үндэ RP төгсөн ард нь болохоор Omni Slash-тэй ямар ч Axe унгааж чадсан. Үрсэлээ Disruptor өөсөө RP нэг баатар дээр хийсэн. Араас Nevermore орж ир. Гэхдээ DD-тэй мэн шууд ирэхгүй задлаа буугаад ирт. Ямар өндөртэй байж Omni баг уусаа. Өрнөөрөө уудаадсан. Хил уурд аваагүй. А гэхдээ хаахтай Ирд орж ирээд Echo өстө би SF-ийг унгааж чадсан. Араас Ninja Totem Quarter Angel-тэй байна Rubik. За ямар ч Rubik Иртийг унгааж чадсан. Унахаас за ганцаар таймд үзсэн. Тэр нь ганцаар араас нь өрнөөрөө хөөсөр байгаа. За өрнөөрөө Facebook хүн бай Power Treats-тэй. За нэг Force тулсан. Араас нь Leon Dagger-гоо. За эндээс ямар нэг kill явах нь гэхдээ мөвс бид нар хамаагүй илүү байна. Ингээ right click-ээр Монголцыг ямар ч энэ данд Пермал багийнх нь 5-2 хацаатгаар буулгаж авч чадсан байна. За үнэхээр гоё байлдаа нэг ихлүүллээ Пермалогоос. Үнэхээр сайн байлцсан. За тун хэрэгтэй team fight-д яалсан. За уушлаарай fighter captain дарж амцгүй. За үнэхээр хэрэгтэй team fight-ыг авч чадсан. За Leon Dagger ах тун ойрцсон байна. За Magnetar бол BKB авсан байна. За Axe маань бол нэг тийм farm биш юм байна. За Sanky бол нэлээд өндөр дэмэж хийсэн дээ. Гэхдээ бол тэгээд эцсийн үр дүн бол Пермалын талч хийлгэсэн явагдсан. За team 1 рүү tier 1 тоорлоо. Ер нь бол дайрах юм шиг өнөндөөс. Тэгээ import ернөрөө бас нэлээд уушиг тарандаа айлда Omni Slash-оор нэлээд өндөр дэмэж орно. За цаг агаарын байдлаа бол өнөөдөр бол тун онцгой байна. Хотоос гарахад бол нэлээд дулаахан халуун байсан боловч ирэхэд бол шороо шуурсан. За одоо баа. За RP аалцсан ямар ч таарагт онсонгөө. За одоо бол яг байгаа байдал бол бороо жоохон ороод байна. Гэхдээ бол ямар ч тэмцээнийхээ үйл явцыг бол зогсоохгүй бид баг цагийн бороонд бол яахчгүй. За Smoke задарсан. За BKB-гийн гаднаас бол ер нь орох дэмэж бол алгадаа ганц. Axe-ийн Berserker Call болгосоох юм байна BKB дээр. За өөр бол дэмэж үзүүлчих скил бол ихэр харагдахгүй байна Монгол цагаас. За Skadi авсан байна. 2600 цэстэй. Ернөөрөө. Тэгэхэд Axe 1200 цэстэй. За нэлээд сайн л андаа ернөөрөө л. За Network ч гэсэн 14000. Хамаагүй тэргүүлж гараад ирсэн. За Repel бол сүүлийн бас нэлээд дээр үеийн бафаар бол бас сайжирсан байгаа. Ямар нэг өөрийнхөө сайн бафыг бол арилгахаа болсон. Double damage. Тэр нэг товор бол хамгаалах юм шиг байна Монгол цагийн багаас бол. Radiant structures are fortified.
За шууд цаашаа дайрах юм шиг байна. За монголынхан болоод харин энэ орд сплит түүшээгээд. За голоо амарчсан хамгааллын гэж үзсэн болов эндээс Пермал багийнхаа. За үгүй байна шууд орохыг сонгосон байна. За репелтер өнөөрөө дөрчихсэн бас араас нь бол үнэхээр орох юм гэж байна. Алга та үнэхээр бас харагдахгүй байна. За Разор бол статик лик бол дэмэж сор. За ерөнөөрөө Можер шууд. За Blade Fury-г зогсоож олдог болсон. Сүлд. За Skewer хитгээ авч удаа за ер нь нэлээд хаалцсан. Ерөнөөрөө чи юу өгөө бол ард бол омны нэлээд өндөр дэмэж соргол Разорт. Омны slash за эндээс хийхгүй гачгаа enchant totem restance TP-г нөхөд. За 3 kill хийсэн. Пермалх тун гоё тоглож байна да. Монгол зоогийн ноёрхол болоод эндээс зогсох нь үгүй юу? Бүгдээр аарцгаа гэхдээ бол ямар гэтээ энд хожигдсон ч Монголд бол дараагийн тоглолт гэж байгаа. За Разорт бол бас мөн фармдах цайныг олдохгүй байна. За коридороо дүрсэн багтаа голоороо гэс орё гэж шийдсэн болдог. Групп ав. За Ирт бол ирэх боломжгүй юм байна. За Иртээс босноод ирчих юм шиг. За шууд ороо ганцаар дээр арп бицэн бикэба заалж амсан боловч райт клик дэмэж хамаа авахгүй. Статик линкээр 84 дэмэж орсон. Разор ихтэй онсан араас снэк. За орж шууд X гэхдээ араас нь ямар нэг скил маана дааж хаалгах та. За Леон бүр хоох нуур тажих хэрэгтэй дээ. За даарж орж хийлэн ордоо орж устгасан. За эндээс баг байклчих юм болоо да. Ирт бол ирэх болоогүй. За магнатаа орос муу адил маанаг юм байна. Түрүү RP-г маанаг болсон. Money changes hands. За Монгол зоогийн бүрэлдэхүүнийг бол надаар хэлүүлэх юм гэж байгаа. За энэ удаагийн харин Монгол зоо 6 гишүүд ирсэн. Тэгээ TM бол энэ тоглолтуудад хараахан суугааг байна. Маргааш финалийн тоглолтуудад дээр TM нөөж байгаа болоо гэж бодож байна. Мока Snake, Aruka, Inkul, Хаан гэсэн 5 хүний бүрэлдэхүүнтэй байгаа. За эсрэг талаас харин Содо. За Тэлмүн. За Joker. За үлцэн хоёроо тамирчныг нь сайн мэдэхгүй байна. За ямар ч ийм бүрэлдэхүүнтэй тоглож байна Пермал багийнхаа. За Монголын хувьд хамгийн сүүлийн үзэл амжилт гэх юм бол ICT Expo 2015 үзлээр мөрөнд цогц электро спорт наадамд Dota 2-ын төрөлд бол аврагын цолыг хүртсэн байгаа. За Пермал багийнх бол тэнцэнд бол араахан амжилт үзэж чадаагүй. Корогийн хожигдсон байж магадгүй тэнцэнээс тэг сагдж байна. За тэгээд ер нь бол энэ D Championship дарахаа 2015 тэнцээнд он хотоос бол нийт 200 гаруй тамирчин явсан. За урд өмнө бол болж байгаа үлээ шин содон тэнцээн болж байгаа шин. За тэгээд дарахны 50 цогцлбор гэдэг талбайгаас бол асар байхтаас шууд стрим болон шууд тоглолтууд явагдаж байна. За энэ дашрамд хэлэхэд тэнцээний ерөнхий спонсороор D Championship за зохион байгуулагчаас бол Монголын электро спортын холбооноор хамтран ажиллаж байгаа. Хэлхий таатана. За ингээд доогуур дайрсан. За юу авсан? За хийл ваад авсан юм байна. Репелтэй зүгээр статик линк шууд өгсөн. Гэхдээ Ирт яагаад дайрд ордог? Араас нь фингерсэн. Бикаба дарсан боловч унсан омны сташ. Эндээс бол бас гайгүй дэмэж хийсэн. Гэхдээ бол хангалттай биш. Аксиг скивэрд дундаа орсон. За явц 2 атрунаас бааш орсон. За ерөнөөрөө бас бааш орсон юм байна. Рекум яг задлахын даваанд бааш 3 баатар өөд наацсан байсан. SFS байбак. Гэхдээ сөүлгүй 18 сөүлтэй. Шууд левел 3 левел Brax зодоод игсэн Range Brax-ыг Repelтэй Skadit-тэй. За яг хайгаад шаардлага байхгүй. За ямар ч хойш буцаагаад Glimmer-дэд авчрах гэхэд Repel-г болиулсан. 3-3. За эндээс ухраа гэж бодсон юм шиг байна. За RP-г Omni Slash-г ер нь тэрнээ болоо. За ямар ч буцаж өргөжлүүлээд фармол хийж байгаа. SFP buyback хийлгэсэн. Razor-ыг бол унгаас тэдний хувьд бол хангалттай давга авсан гэж үзэж байна. За Рошон байгаа.
За Санки харамсалтай нь бол late game руу ямар ч том айтемгүй орж байгаа юм байна да ер нь. Mega Avatar Evil авц 3 одоо жижиг айтем гэсэн үг. За эсрэглээс харин бол ерөнөөрөө маа дандаа за юуг стооцвол Mask of Madness-ийг стооцвол дандаа том айтем хэвчээ да late game-д бол илүү бэлтгэлтэй орж байгаа юм байна. За одоо тэр Рошоо аваад ороход ер нь бол буруутахгүй л да. Монгол зоогийн бол Рошоо хамгаалж чадахгүй бах. За тэгээд бүр DD гараад ирсэн. Нэлээ хурдраа хошохоо. Момоо дарсан. За мянгаар гисгаж байгаа юм байна. За Рубикийг бол ганц тавтай. Roshan has fallen to the dire. Гисгалах юм бол. За ер нь гисгалах юм бол ер нь 2 за 3 зөвхөл даах Баатар алгадаа одоогийн байдлаар. За ингээд эцсийнхээ last stand Монгол зөвд. За энэ дайртыг зогсоож чадах юм бол тэдний хувьд бас боломж гарч ирнэ. SF buyback байхгүй Razor мод buyback байхгүй. За buyback-тэй Баатар юу Buyback-тэй Баатар юу байхгүй энэ Монголд ганц Axe л байгаа юм байна. Dire's structures are fortified. За шууд орсон рефлэдгүү. Ордоо хийл ууртай. Гилимэртэй. Radiant's has fallen. За дайрчор Hex өөрөө өргөс их Axe-тер шууд омносоо шигсэн. Axe pick-up тоос энэ хамаа авахгүй. За өргөсөөр Razor-ыг унгаас Repel-тэй цаашаа дайрсан Abyss тэгээд одоо бол байсарга Abyss-тай унгаагаа цогсон Repel-тэй Rubik юу ч чадахгүй. Оос скиллүүд кулдаунтайсэн байна. Зуурс скатыгаар эндээс бас унгаас юм байна. SF банд энэ чинь голтер ийрт унаас за GG зарсан байна. Монгол зөвс. За ингээд тоглолтыг 3 дугаар энэ цувралыг 3 дахь тоглолтыг гаргахад тодорхой боллоо. Пермал багийн үнээр сайн тоглолтыг үзүүлж тоглолтын харьцааг 1-1 болгож чад. За энэ тэмцээн дуусах болоогүй тэдний хувьд. За ингээд тоглолт дараагийн тоглолтоор дахин уулзцгаая. Түр баяртай.
шалралт тэмцээн Өдөө Championship дархан болно. Championship дархан болно.